Монгол улсын зэвсэг түвшний 98 жилийн ой Монгол цэргийн өдрийг тохиолдуулан баярын хурлыг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд онцгой байдлын газар цагдаагийн хэлтээс 425 дугаар анги зэрэг эрд цэргийн үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид оролцож шагнал гардан авлаа. Хугацааны хожуу цолоор шатрын бэлэг дэмрэл, дэд ахлагч цолоор онцгой байдлын газрын Няруу буян дэлгэр, Тэмүүжин Зориг Тодор болор чимэг нарыг дэд ахлагч цолоор, онцгой байдлын аврагч гал сүнөөгч ахлагч анх 2, онцгой байдлын ерөнхий газрын жуух бичгээр, Эрен хаах аврах бүлгийн аврагч жолооч холбоочин Оюун Батыг онцгой байдлын ерөнхий газрын цаашаалын үнэмлэхээр тус шагналаа. Малын эмч нарын анх дугаар зөвлөгөө 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр боллоо. Уг зөвлөгөөнөөр улсын мал эмнэлгийн ерөнхий газраас мэргэжилтнүүдээр шинэ гарсан хууль тогтоол, заавар журмуудаас дэлгэрэнгүй танилцууллаа. За, мал эмтний эрүүл мэндийн тухай хууль улсын хурлын улсын хурлаар саяхан батлагдаж болж байна. Тэгээд хуулийн хэрэгжил маань 2018 оны 6 сарын 1-ээс эхлээд хэрэгжиж ирсэн. Шинэ хуулийнхаа дагуу Монгол улсын мал эмнэлгийн алба маань бүтэц тогтолцооны хувьд бол зохион байгуулалт өөрчлөлтөнд орж ингэж ажиллаж байгаа. Олон улсын жишгт нийцэж ийм үйл ажиллагаа явуулах ийм боломжтой болж байгаа. Тэгээ Говьсөнбөр аймгийн тухайд шинэ мал эмнэлгийн газар нь байгуулагдаад тусдаа бие даасан байдалтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд мал эмнэлгийн газар нь байгуулагдсны дараагаар ангатуугаар мал эмч нарынхаа зөвлөгөөнийг хийж байгаа хийж энэ зөвлөгөөнөөр бол Монгол улсын мал эмнэлгийн салбарт хэрэгжиж байгаа үйл эрх зүйн шинжил. За дээрээс нь энэ Говьсөнбөр аймгийн тухайд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулга. Ер нь цаашдаа бас мал эмнэлгийн салбарт баримталж байгаа бодлого, шинжиллийн бодлого, шийдвэрийн талаар ярилцаад орон нутгийн мал эмчнэрийнхаа дуу хоолойг бас энэ талбар дээр ингээд сонсоод явж байгаа. Энэ аймгийн мал эмнэлгийн зөвлөгөөн бол маш их ач холбогдолтой болж байна. Тэгээд орон нутагт ажиллаж байгаа мал эмнэлгийн анхан шатанд ажиллаж байгаа мал эмнэлгийн нэгжийн эмчнэр, дээрээс нь аймгийн мал эмнэлгийнхэн үндэсний хэмжээнд ажилладаг мал эмнэлгийн ерөнхий газрынх ингээд энэ хүмүүс ингээд хоорондоо сууж тулгарч байгаа бэрхшээл сорилтыг ярьж, шийдвэрлэх арга замуудыг бас ингэж ярилцж байгаараа энэ бол маш чухал ач холбогдолтой зөвлөгөөн болж байна гэж үзэж байна. За, Монгол улсын засгийн газрын 2018 оны 267 дугаар тогтоол, Үндэс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 174 дугаар тогтоолын дагуу мал эмнэлгийн газар бие даасан төсвийн байгууллага болж байгуулагдсан. За, өнөөдөр мал эмнэлгийн ажилтны анх дугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнд бол газар тасаг нэгжийн эмчнараас гадна удирдах дээд байгууллага болох улсын мал эмнэлгийн ерөнхий газар, за хамтарч ажилладаг мэргэжлийн байгууллага болох биокомбинат улсын төсөвт үйлдвэрийн газар, за МИС бүл зэрэг байгууллагаас 4 ажилтан ирж бидэнд бол мэргэжлийн сургалт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. За үүнийг бол бидний цаашдын ажилд маш их бодит дүн үзүүлэх арга хэмжээ гэж үзэж байна. За, өнөөдрийн зөвлөгөөнөөр 2018 онд мал эмнэлгийн талаар хэрэгжүүлсэн ажил үйлчилгээний чанар хүртээмж үр дүн, за 2019 онд хэрэгжүүлэх мал эмнэлгийн арга хэмжээ, цаашид анхаарах асуудлууд гэсэн зүйлсийг ярьж бид зөвшөлт хүрж байна. За, мөн малын эмч бид нарын заавал ярих ёстой асуудлын нэг бол мал амтны гоц салбарт өвчин, шинээр гарч байгаа халдвар төвчний асуудал байдаг. За, ялангуяа манай аймагт сүүлийн 3 жил дараалан гоц салбарт шүлхий, gahan Африкийн мэлсэн зэрэг өвчнүүд бол гарсан байгаа. За, бид энэ зөвлөгөөнөөрөө гоц салбарт өвчний гаралт, тархалт, за шалтгаан, нөхцөл байдал, түүнтэй тэмцэх, цаашд ямар арга хэмжээг авч хэрэгжүүлвэл зүйтэй вэ гэсэн асуудлуудыг зөвлөлдлөө. Говьсөнбөр аймагт 2019 оны 3 сарын 23-нд малын эмч нарын анх дугаар зөвлөгөөн хийж байна. За, энэ зөвлөгөөнд улсын мал эмнэлгийн ерөнхий газраас мэргэжилтнүүд ирж шинэ гарсан хууль, засгийн газраас гарсан тогтоол, заавар, журам энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч бид бүхнийг шинэ мэдээллээр сэнгэлж байна. За, энэ зөвлөгөөний гол учир холбогдол бол шинэ нөхцөлд, шинэ тогтолцоонд, шинэ хуулиар малын эмч мэргэжилтнүүд ажиллах гол зарчим бол мал эмнэлгийн үйлчилгээ, хариуцлага, хяналт, үр дүн гэсэн ийм ерөнхий томьёонд орж болохоор байна. Ийм учраас манай нийт
малын эмч мэрэгжилтнүүд гарсан заавар стандарт хууль журмыг ягшлал биелүүлж байж малын эмнэлгийн шин тогтолцоог Монгол улсын хэмжээнд аймаг сумандаа өрөх суурьт хэрэгжүүлэх ийм өндөр хариуцлага ноогдож байна. За өнөөдөр улсын хэмжээнд мал эмнэлгийн тулгамдсан асуудлаар оновчтой зөвлөгөө зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Би мал эмнэлгийн анхан шатны мал эмнэлгийн үйл ажиллагаанд оролцдог, мал эмнэлгийн аж ахуйн нэгжийг эрхэлж ажилладаг ийм малын эмч хөө. Тэгээ энэ малын удмын сан малын эрүүл мэндийн тухай хууль шинжилэгдэн гарснаас хойш мал эмнэлгийн бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орж шинээр одоо үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаа нь бас нэг ололттой тал болж байна гэж Ахмад эмчийн хувьд бол бодож байна. Тэгээд цаашдаа бол ер нь мал эмнэлгийн үйл ажиллагаа энэ одоо шинжилсэн, арчилсан энэ нөхцөлд бол нэлээд дооч хатантаа орж ирж байсан энэ нөхцөлд одоо дээш нь гаргаад тавихаар энэ хүчин чармаалтай ажиллаж байгаа явдлууд бидний малын эмч бидний сэтгэл санаа бол маш их өөдрөг сайхан байна. Зөвхөн орон нутагт ажиллаж байгаа эмч даалгавар анхан шатанд ажиллаж байгаа эмчнэр бол нэлээд жаргал зовлон үзэж нэлээд одоо хүнд нөхцөлд ажилладаг. Тэгээд эрүүл мэндийн тухай хуулийн дээр бол малын анхан шатны нэгжид ажиллаж байгаа эмчнэрийн нийгмийн баталгаа тэдний цааш давах хэмжээ бас учир дутагдaltaй байна уу гэж ингэж санагддаг. Зөвхөн улсын хэмжээнд бол энэ нэгдсэн зөвлөгөөний эцсийн дүн шийдвэр гаргахад тодорхой хэмжээний санал орж энэ дээр бас гарах байхаа гэж ингэж бодож байна. За өнөөдөр яг орон нутгийн хэмжээнд ажиллаж байгаа энэ ховын малын эмчнэрийн үйл ажиллагаанд манай аймгийн удирдлагууд ер нь тодорхой тийм арга хэмжээ авч энэ хүмүүсийн үйл ажиллагаанд шанал шалгалт тавьж жохом яаж ажиллаж байгаа гэдэг дээр ер нь тодорхой шийдвэр байдгууд нь харамсаж явдаг. Одоо анхан шатанд бол суман дээр мал эмнэлгийн тасаг ажиллаж байгаа. Тасаг бол зөвхөн одоо сумын засаг даргын тамгын газрын харьяанд тэдний үйл ажиллагааг явуулдаг нэг ийм нэгж тухайн аж ахуйн нэгжийн малын эмчнэртэй нэг мэдээ тайлан гаргах цаашгүй ийм хэмжээд ажилладаг. Нөгөө тал дээр бол яг аймгийн мал эмнэлгийн газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж олон орон тоотой олон сайхан мэрэгчлүүд ажиллагаанд бас олзууштай бахархалтай боловч аймгийн удирдлагууд бол яг малын эмчүүний жаргал зовлонг бол үнэхээр мэддэггүй. Тэдэнд ямар нэгэн нийгмийн баталгаа байхгүйгээр бид бол одоо хугацаагүй цаг наргүй хоёр нарны хооронд ингэж ажиллаж идэг учраас тэр хүмүүсүүд жоохон яаж ажиллаж байгаа гэдгийг өнөөдөр аймгийн удирдлагууд мэдэхгүй байгаад нь миний хувьд бол харамсалтай явдаг. Тэгээ олон одоо гоц халдвартуучин олон юм дээр бол ажилласан. Тэгээ энэ дээр бол ерөөсөө хамгийн анхан шатны малын эмчнэр жаргал зовлонгийн үүрэл ингээл гардаг. Яг хоо улсаас төрөөс авч явуулж байгаа төрийн албан хаагчийн бодлого хэмжээний хувьд нөхцөлд бол тэр бол тодорхой системтэй байдаг учраас тэр үүргээл гүйцэтгэж байдаг байх. Тэгээ цаашдаа ер нь бол мал эмнэлгийн албан гэж одоо өндөр хэмжээнд үйл ажиллагаа явуулж ирж байгаа нь бол мэрэгжлийн бид нарт бол бас их сайхан сэтгэлд төрж байна. Тэгээд энэ зөвлөгөөнөөс гарч байгаа шийдвэрүүд ажил амжилтаа хэрэгжүүлэх малын эмчнэр бид нар бас ер нь хагас сэргийн зохион байгуулалтад ажилладаг улсууд учраас тэрнтэй сэтгэл зүрх нэгтэй ажиллана гэж ингэж бодож байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Говьсүмбэр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батзам, Сүмбэр сумын 1-р багийн торгоос сонгогдсон аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Отгонбаяр, Чин Зориг, Батцэг нар 1-р багийн иргэн Мегмарж авт баяр дээр нь баяр нэмж өргөө цагаан гэр гартууллаа. Багийн дарга бүх дарга нартаа та бүгдэнд нь баярлж байна. Гэр авсандаа баярлж байна. Эгч нь энэ гэрийг өөдөн татаж ушнаас сайхан болгоно гэж баярын мэнд хүргэе.
Аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр инээмсэглэл, эерэг хандлага, эргэн төвтэй тусламж үйлчилгээ урайндор зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батзам, нийгмийн бодлогын хэлтсийн дарга Уран Цэцэг, Сумдын засаг дарга, эрүүл мэндийн салбар зөвлөлийн гишүүд болон эрүүл мэндийн байгууллагуудын дарга мэргэжилтнүүд оролцлоо. Зөвлөгөөнөөр 2018 оны шийдвэрүүдээр шалгаруулан урамшуулж, эрүүл мэндийн салбарт гарсан ололт амжилт, тулгамдэрш буй асуудлуудын талаар илтгэл тавьж, нээлттэй хэлэлцэж 2019 онд хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааны чиглэлийг танилцууллаа. Мөн халдвар төвчин судлалын үндэсний төвийн сүрээгийн тандалт судалгааны албаны дарга Энх Мандах, тархуур судлаач Цолмон нар зөвлөгөөнд урилгаар оролцож, Монгол улс дахь сүрээгийн өвчлөлийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн газраас Сумдын засаг дарга нар нэгдсэн эмнэлэг Өөрх Сумдын эрүүл мэндийн төвүүдийн дарга нартай 2019 онд хамтран ажиллах гэрээг байгуулсан. Багнуур зүүн өмнөд бүсийн цахилгаан төвөг сүлжээ төрийн өмчт хувьцаат компанийн Говьсөнбөр салбарын зохион байгуулсан хэрэглэгчээ сонсын асуултанд хариулъя сэдэвт хэрэглэгчдийн уулзалтыг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Говьсөнбөр аймгийн Сөмбөр сумын Боржин чуулгын танхимд зохион байгууллаа. Уг уулзалтанд Багнуур зүүн өмнөд бүсийн цахилгаан төвөг сүлжээ төрийн өмчт хувьцаат компанийн санхүү хангах үйл ажиллагаа хариуцсан Дэд захирал Ганбаатар, хүний хөгжүүл төсөл хариуцсан Дэд захирал Мөнх Жаргал, Говьсөнбөр цахилгаан төвөг сүлжээ салбарын дарга А2, Сөмбөр сумын дарга Амар сайхан нар оролцож хэрэглэгчдийн санал хүсэлтийг хүлээн авч хариулт өгөн шийдвэрлэх асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. Уулзалтанд нийт Говьсөнбөр аймгийн 150 гаруй цахилгаан эрчим хүч хэрэглэгчид эргээд ирж өчигтэй оролцов. Уулзалтаар Говьсөнбөр салбарын танилцуулга, Багнуур зүүн өмнөд бүсийн цахилгаан төвөг сүлжээ, төрийн өмчт хувьцаат компанийн Говьсөнбөр салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлууд 2019 онд Говьсөнбөр салбарт Дэлхийн банкны төсөл 2 ажлаар хийгдэх ажлыг тус танилцуулсан байна. Говьсөнбөр салбар маань өнөөдөр хэрэглэгчээ сонсоё, таны асуултанд хариулъя гэдэг хилцүүлэг өнөөдөр хийж байна. За жил борлого манай байгууллага ард иргэдэг эрхэм хэрэглэгчдэд зориулаад зохион байгуулалтаа арга хэмжээнд авч ажилладаг байгаа. За өнөөдрийн хилцүүлгээр хүмүүсээс ирж байгаа санал гомдлууд тухай бүрдний шийдэх, богино хугацааны болон урт хугацааны шийдвэрлэх асуудлууд гарч ирсэн. За энэ дээр болохоор тухай бүрдний хэрэглэгчийн эзэмшлийн тооноглол, за мөн хог хаягдaltaй холбоотой асуудал, за давхар энэ гэрээ дүгнэлттэй асуудалтай богино хугацааны шийдэх асуудлуудыг тухай бүрдний шийдэж ажиллахаар хэлцлээ. За дараагийн асуудал бол Сөмбөр сумын 1-р огийн ард иргэд буюу эрчим хүчний ус хангамжийн 2-р ангиас цахилгаан эрчим хүч хэрэглэгддэг. За 1-р огийн иргэдийн санал гомдол хүсэлтийг авч шийдвэрлэхээр зохион байгуулж байна. За өнөөдөр бид нэр Говьсөнбөр цахилгаан төвөг сүлжээ салбарт хэрэглэгчтэй хийх уулзалтаа хийлээ. За энэ нийт одоо Говьсөнбөр салбарт маань 8700 орчим хэрэглэгч бий. Айл өрх, аж ахуй нэгж, уул уурхай хэрэглэгчд гэсэн юм хэрэглэгчд байгаамаа. За өнөөдрийн бидний уулзалтын гол зорилго бол хэрэглэгчд маань тулгамдж байгаа асуудал, хүчтлийн төвшин, чанар байдал, стандарт, за мөн төвөг сүлжээний аюулгүй байдлын талаар ярилцлаа. Хэрэглэгчдээс нэлээд олон бас хүсэлт, гомдол шийдвэрлүүлэх асуудал тавилаа. За энийг бид нар богино хугацаанд шийдвэрлээд уцаад эргэж хариу мэдэгдэж ажиллана.